За сайн байна уу Пүрүсаа? Сайн байна уу. Сайхан засч байна уу? Сайхан зогсож байна. Сайн Сайхан явж наадуу. байна. Сайхан наадлаа, сайхан наадуу. Сайхан. Сайн явж байна. Сайн явж байна. За манай нэвтрүүлэг бөөгийн тухай сонио ачин ба нүүдэлчтэй өв соёл гэдэг нэртэй нэвтрүүлэг байгаамаа. За, Тэгээ манай нэвтрүүлэгт оролцооч гэсэн хүсэлтийг хүлээж авсан танд баярлалаа. за бичээс баярлаа. За та өөрийгөө бидэнд нэг сайхан танилцуулаач. Ижи аав нутаг удам судар. За, би одоо энэ нутгийн өнгөн хөө манай одоо ээж улс улсын нутагт төрж ирсэн. Хэдэн үеэр амьдарч ажиллаж байсан юм. Энэ нутгийн өнгөн байгаа юм ба. Та анх одоо хэдэн онд бөө болж ий? Бөө болно гэдгийг яаж мэдчихив? Танд юу тохиолдчихив? Би 2007 онд хуур барьсан хүн байгаа. Тэгэл 10 онд 3 жил бол хуйг говцсон юмсан. Анх одоо зарим болох дээр бас гэрт одонтоход нэг хар дарж хаачин болол. Тэгэл хоодлон хаваржаандаа байдаг бас хоодлон модор ороод хэвтгэд. Унтаал тэгж байвал яас нэг өдөр ээж маань содон энэ хүн ингээд үннээ нот хэлнэс тэгээд гээгалсэн. За төлөвөнд очиж үзэл юм. Моцикл унтлал соя толгонд отлт багшаанд очил. Тэгэл хоолцоо олол тэгэл ийм учиртай гэсэн үзэлхээр суус. Тэсэн хоороо татгал үзт юм байсан. Тэгэл үзэл одоо гарыг гэсэн гарсан. Тэсэн за чамд 2 сонголт байна тал. Тэсэн за юу л ахал гэсэн тэр үед багч болоо юм ахал. Юу л ах гэсэн. Эсвэл зарим болонд эсвэл алсаг зорно гэсэн. Эсвэл зарим болно эсвэл Алсаг зорно. алсаг зарна. Гэсэн. Тэгсэн би алсаг зориг гэдэг нь одоо хоол явууч хот хөрөө хоолоор явууч одоо сайхан газар үзэх юм байна гэж бодоод. За тэгвэл алсаг зориг гэсэн. Өгөхдөө тийм дуртай байна гэж юусэн. Хачин болол хуух ар цагаал. Тэгвэл ирдэг зарим болс нарийн шир юм ээж тоорж яригт. Ясэн тэгээд ээжтэй ярилцал. Тэгэл одоо багшлна нэ тэр өдөр судраад бол тэгэл багшлал. Тэгэл зарим болсон да. Танд одоо ингэж зарим болох шалтгаан үүссэн одоо сонин цадын юм мэдрэгдэжсэн гэж шүү дээ. Яадаг байсан бэ? Яг одоо ингээл гэрт унтахтаа зэрэг л тийм энэ одоо бөгөөдөл ховтгч зайг байсан тийм одоо гар бол одоо энэ хуйгдл байсан байдаг л да. Тийм хуйгдэлтэй хүн орж ирэл явъя вариг татачангаа. Тэгэл тэгэл сонин болгоод л байдаг байсан. Тэгж л анх мэдрэгддэг юм шиг байсан. Тэгэл багш мач тэр тоос өдөр ирэл зааж ихсэн 3 хоног багшилдаг л гэсэн. Эхний өдөр ч 90 мэдрэмж байхгүй. Тоонороо хараад хуураа татал зогсон. Нүдэ харуул нүдэнд харуулдаг. Гэс би өтө хуур муурач татж ивлэхгүй. Тэгэл ямар ч байсан сохорч хүлгэж яагаад нүдэ харахгүй. Тэгэл эрдэхний орооч мэдрэмж байхгүй. Тэгэл унтсан. За энэ бөөч худлаа юм байна да. Урам хуурч иглээ. Хоёр дахь ороод вөрч байдаг. Вөрч урам хуурал. За ёстой худал гэдэг нь хөрөнгө итгэл. Энэ ошаалтай юм. Тэгээ худлаа. Тэгэл 3 дахь ороод яах сүүлчийн ороо ямар ч байсан үдэ харахгүй. Тэгэл одоо байж байгаа л нэг энэ ороо давбал тэгэл одоо болох юм байж. Энэ хадаг яндрын явсны дараа нэг цэвэр газар гаргаал өлгөж өргөнө гэсэн бодолтой. Тэгэл хуураа татчаад л ингэргэн дуунаг толгойд эгэр чангарч ирсэн даа л. Тэгэл одоо өвдгээс оогор юм цагаан юм гэж хөвөлцөөл. Газар дээр гэхэд газар дээр биш. Хи хол гэж хи алхаач. Тэгэл өвдгээс оогор юм бодон шим гэж хөвөлцөөл. Тэгэл тэгж л анх онгод ордог юм байна. 2 чих шуугаал. Яг нэг хөөхд шуум боход усан доогоор ороход нэг 2 чихтэй гэдэг яг тэгэл 2 чих шуугаал тэгэл тэгж өвдөг астаагаар юм цагаа юм гэж манай шим хөвөлцөөл. Тэгэл тэр дунд яг газар дээр биш. Игээл хи хол алхаал. Тэгж л ордог юм. Пүрүсаа танаа удамд одоо бөө
зайран удган байв уу дээд үед чинь. Манай 7 үеэр удамтай. За. 7 үеэр хар байгатай гэдэг удамтай. Миний урт талд одоо 50-60 жилийн өмнө бол овсгал зайран гэж байсан юм гэсэн. Тэгэл тэр унаснаас нь хойш тэр 50-60 жилийн тэр тал одоо надад ирэх хүчртэй юм л. Одоо би 7 дахь үе болчихлоо. Тэгэл тэндээс өмнө бол тэр 6 дахь үеийн тэр овсгал зайран гэж байж гисэн. Тэндээс өмнө бол пост 5 үеийн бол би одоо сайн мэдгүй ингэж бас ямар ч бас 7 үе юм та. Баг залуудаа та одоо энэ таны дээд үеийн хөгшин бөөнөр бөөлж байгааг үзэж харж байна уу? Биний үед залуу үед бол өртөө бөөгөн шашин гэдэг бол өрн бараг усцсан. Баасан зөвөр ганц нэг тийм настай одоо ямар зайран гэ ааван дээж гэж цэвэг мэдгэж удаган л байдаг баасан. Тэр удаган хүн байсан юм л гэдэг. 80 гаруй настай хүн байсан. Тэгэл хүмүүс юм үзэлтэй мод хатан даваач энэ хоороо онгод арал нууц хардаг гэж үзэж янзлуулдаг байсан. Гэсэн би яг тэр хүнийг бол хоор татаж байлж байх нь бол харах. Миний яг одоо идэр залуу яг яваа үед бол бүрэн усцсан дарагдсан бас. Яг одоо сүүлчэн удаган бол одоо тэр энэ ямар зайран хөгшин ээж ааван ээж цэвэг мэдгэж удаган байдаг л бас. Сайн хүн байдаг бас гэж манай ээж энэ төр тэгж хэлэрдэг л бас. Одоо бүрээс таны тэр дээдэлтэйгээ тэр хуур манжигэнд одоо юу вэ? Энэ одоо энэ хуур юунд бол одоо ингээл одоо тэр бас жижиг тэр онгодуудын дээр бас байна. Онгодууд байна. Тийм энэ болохоор мэрэг татдаг чулуу энэ нөгөө арц зайн байна. Энэ арга шан хийдэг зайн байна ингээл. Энэ дотор яг хуур байгаа. Энэ бол яг эмчээр бол одоо даралт нафра чангаар хоёр л гэсэн үг. Тийм байгааг ясанд бол одоо энэ онош тавьдаг зүйл энэ. Энэ тийм юм баг юм. Энэ дотор хуур байгаа юм. Ингээл одоо хуур байна. Энэ нэг татал одоо яг эмчээр бол даралт нафра чангаар хоёраа л гэсэн үг. Яг одоо хүнд онош тавьдаг. Жишээ нь одоо тайрал надад үзүүлдэг ихт би нэг артанд онош тавьж байж. Одоо таны одоо ингэж хуур татж байгааг харж болох уу? Одоо жишээ нь ингээд аян замаа даатахад боллоо яг хөө. Ингээл тохон хүн ирсэн хүн одоо тэр өвчин зовлонд онош тавихаар одоо яг оношлтаа одоо ингээл онослон да. Тэгэл одоо ингээл онослон тэр оношиж явах хугацаанд нүдэ харж болох нүдэ ансан байх шаардлагатай. Тэгэл одоо яагаад яг одоо тэр тухайн хүн яг юунаас олж явах яаж явах юм. Тэр оношин гараал ирэндээ. За. Одоо та энэ 2007 онд анх хуур манжиг тийм авч хуура авсан гэсэн тийм ээ. Тэрнээс хойш одоо ингээд олон жил болж чинь бараг одоо 27 20 жил болох юм шүү дээ. Тий. Энэ хугацаанд та одоо тусламж гуйсан, тантай уулзах хүсэж ирсэн олон хүмүүс донд их сонин арга засалж харагдаж ирсэн. Санаанаас гардгүй тийм айхтар юмтай очиж тулж байв. Би одоо газ 2-3 жилийн өмнө байна. Нэг юу л эгээр сумраа заллаг дуудлага гэх юм да. Тэгж очиад
Хэрэгж ирэх замд аймагт манайх нэг хүрэг ахын байд юм. Тэнд байж явтал. Нэг эмнэлгээ машин утсаар яриад эмнэлгээ машин ирж эмнэлгийн оройнд аймгийн оройнд дуудлагын тэр ирж нэгдсэн эмнэлэгтэй батсан. Одоо яг танаа л орчим насны юм хүн. Олгаагаад мэс засал хийсэн. Олгаа биш байгаа төвжирэл байгаа ингээд хэд задлаад тэгээд ойсон байсан. Нэг тийм амандан хиймэл амьсгал юу юм заалгачсан энэ талд нэг зураг шимаар юм тахир юм бараг унан алдаад байна. Надад яг ороход бол бараг л эмчнэр чил сандрата сахиж байгаа хүмүүс ч гэл аав чааны жил юу юм ч бас. Тэдрэн ч жоохон тавьд ингээд бараг л тэр тахир юм л игээл унаалал тэгэл нас ардал юм л тэр эмчлэрс. Тэгэл очил би яг өөр мороо яагаад тэгэл нэг арагшаан усаар би хаагаа нарчаал тэгэл гарсан. Тэгэл өглөө миний дугаар авчилдсан. Өглөө нааш ирэх гэж байж явтал. Утастай утсуудын дээр гараад ирэхөө. Гэс гараад утсан. Өөр нэг лаан дэрсэн зогсож байсан. Танихгүй хоёр хүн бууж ирэл. Тэгэл баярлсан талархсан болсон. Яасан эсвэл яг надад явангот нэг зүрхнээ нэг өгсөөл. Тэгээд аманд бас нэг хиймэл юм уу. Аваад тэгэл хүн амьтантай ярьдаг хөрдөг боллоо л гэсэн. Тэгэл метрлэн таарцсан дээргээр гүйсэн амьтан хүн зөнд ирдэг. Тэгэл ер нь л арга засал хийдсэн дараа утас ширүү сардаг л баярлаа. Засал болсон л гэдэг. Одоо энэ бөө хүмүүс ч ер нь их алтын хийсгэлийн хийзөөстэй харьцдаг хүмүүс шүү дээ. Тий. Тэрийг яг харж исэн үе танд байна одоо их юу гонцгүй талд ертөнцийн юм. Ерэл байлах явсад бол бүгд л харагдана. Ердэл одоо тэр айлтад өртөрхтэй бол бүгд харагдана. Ганц хэм нь одоо яг онгот тэнгэр одоо буцаагаал яг одоо буугаал игэл одоо яг игэл ирэл болсон. Урд нь тэр байж харагдаж байсан юм. Оён ухаанд ордогоо тулдаал эрдэм ардагна. Эрдэ ямар юм орж гарч байсныг сайн санахгүй. Тэггүй яг одоо ингээл ирэлж ирээн болсон үедээ тэрнээс сандаг бол одоо тэгэл бараг галзарч өгөхөр шахах юмд бол харагдана. Дүртээр хайл тэмд болсон да. Өөлөөгүй үед одоо ингээд харанхуй явж байгаа ч юм уу таньж мэдэхгүй одоо алс хөдөөхөр явж байгаа ч юм уу юм үзэгдэх. Огт тийм байхгүй. Эрдэ айгаад байх асуудал байхгүй. Ямар ч одоо юун дунд явсан одоо бүрэн хамгаалттай одоо ингээл онгодтой. Тэг онгод тэнгэр бүрэн одоо ингээл бараг хамгаалтай бараг одоо ерөн кэлэгч ямар хамгаалтай явдаг яг тэр шиг учраас тэгж илээд уттай юм асуудал байхгүй харагддаг ч юм. Та одоо хэдэн шавьтай болж байна? Би одоо нэг 7-8 орчим байна тийм л. Шав гэдгийг босоход их хариуцлага үз. Хариуцлагатай бүхэл үйл одоо хүнээ амьдрал шийдэж тэр хүнчээс бас болох гэдэг одоо ухаан мэдрэл таараа энэ тэрэ тэгээд өөсөн зовлон эргэл. Тийм батал. За Хүрүүсэн би нэг хэдэн асуулт асуух гэсэн. За. Бөөгийн онгод гэж ер нь яг юу юм бэ танихаар? За минийхаар бол одоо яг тайлбарлахад бол ердэл тэр одоо хэдэн зууна тэрт одоо тэр бөөлж дуулж байсан хүн одоо сүнс сүлд юм бол гэж л бодглоо. Лус савдаг гэж юу юм? Лус авдаг болоход одоо яг байгаль дэлхэн эзэн л гэсэн. Лусаг бол одоо хар шар лус гэж хоёр хуваад юм. Шар луссан эзэн гэдэг нь болох дээр одоо ямар ч төр төрхтэй юм байд юм. Одоо энэ хууруул одоо энэ хуура газар лус авдаг эзэн шар лус гэдэг. Ус одоо болгоо эзэн бол хар лус гэдэг л. Тэгэл байгаль дэлэх бол одоо бүгд эзэнтэй. Эзэнгүй юм юу ч одоо яг ганц ширхэг мод байсан ч тэр шар лус эзэн хамгаалж явах. Энэ уулгалаа тус одоо эзэнтэй. Тэр нэгдсэн том даргатай тийм л байдаг.
Альбин чөтгөр гэл хүмүүс яриад байдаг ш. Тэр нь одоо юу? Сатар альбин чөтгөр гэдэг нь одоо айгод л бид нар л биш шүү дээ. Ааха. Мэдхгүй одоо онготой өнгөрөг л альбин чөтгөр гэдэг болоход тэрнээ бол одоо сайн мэдхгүй. За. Бөөгийн одоо хингэрэг ер нь ямар зориулттай гэдгийг бөөдөө. Бөөдөө хингэрэг бол одоо морин л гэсэн үг. Унаа. Унаа одоо унах морин. Одоо унаал хаавал хаа хөрөх морин гэсэн үг. Тийм ч учраас тэр согоонаарс юмар өрсөн байдаг. Тэндээс одоо хотно ямаанаарсаар өрсөн хингэрэгтэй удаган зааран бол ямаа унсан удаган зааран хаа хөрөхтэй тийм л. Тэгэл тэр оруу гэдэг нь болоход тааш орно. Тийм л учраас. Одоо бөөгийн хуур одоо ямар учиртай үүрэгтэй? Хуур нь болоход одоо тэр эмчээр болооноос тавьдаг даралтнаа фрачангноор хоёрлсон. Одоо юмыг одоо мэдэж авах гад хуураад татчих. Тийм одоо эмч бол жишээн төргөнээр эмч ирлээ эхлээл даралтнаа фразын даралтанд үтсэн чангнаараа тавиал энтэнд чанган тэгэл тийм жишээ нь хат каваанач гэдэг юм даралт тавиан байна ихсэн байна ч гэдэг юм яг тэрэн шиг тийм онош тавьдаг л зүйл. Бүрөв сангах та одоо ингээд 20 жил бөөлж байгаа бөөгийн зүгээс одоо залуу бүү болж байгаа хүмүүстэй зориулж хэлэх үгээ сайхан хэлээч. За одоо яах вэ тэгэл ёстой тэр өргөсөн тангаргаанаа дагуул ёстой тэр төргөө шүдүктэй удаан думбах хөөсөн 6 зүйлийг эрхэмлж мэддэг чадвах нь одоо зон олно хүн амьттай хүн зоноо тусан тул зориулж байвсаалын тэггүй хамаагаа төлөс одоо өрөн амнаас чаялт тэгээд ганц өөрөөр зогсохгүй тэгэл хэдэн үеэрээ үе удмаараа хорлогддог юм л учиртай тийм л. Тэгэл зөв зүйтэй л одоо яг өргөсөн тангараагаа дагуул мэддэг чадвах нь одоо хүн зоноо тусан тул зориулах юм л үүрэгтэй байвсаалын тэггүй бол одоо тэгэл яах. За та манай нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчтэй зориулаад арт түмэндээ зориулаад сайхан ерөөл хайрлаач. За одоо арт түмэнд одоо тарган тавтаа намарж иж одоо сургаас олчор ухаллаас сургаалаа хөвгт нонц сайн сурч оюутан сурагчд нонц сайн сурч хэсэг нь ажил төрөлн бүтэмжтэй хөвгттэй төшиг тулгаартай одоо тэгэл элэг үтгэрээс оролын тунг амьдрахыг л үсэ да. За маш их баярлалаа танд. Нэвтрүүлэгт оролцсонд. За баярлалаа.